За сайн уу манайхаа. Шинэ бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр би 12 сард юу худалдан авсан бэ? Тэгээд ер нь бол 12 сарда хэдэн төгрөгийн зарлаг гаргасан бэ? Сарынхаа сарда тогтмол зарлага нь юу байдгийг гэхдээ Black Friday-г тохиолдуулаад юу худалдаж авсан талаараа бичлэг хийгч байна. За эхлээд бол юу ярьж тогтмол зарлагуудаа ярьж. За би байранда Америкт Чикагогийн даунтаунд амьдардаг. Тэгээд байранда би $1000 төлдөг. Тэгээд сарын $1000 гэсэн үг. Тэгээд зандаа би сарын $70 төлдөг. Тэгээд тогтмол жиндээ бол $160 төлдөг. Өөр одоо хоол хүнсэндээ бол нэг $300-400 юм уу? Бүгдээр ороод тэгээд хаяа нөгөө ийшээ тийшээ өвөрдөх тим юмдаа болвол Uber Lyft-ндээ бол нэг $100 сарда өчтдөг баха. Ингээ гинтийн тохиолдлоор ийшээ тийшээ яваад. За тэгээд гадуур найз нөхдөдөө хоол идэх, тэгээд breakfast, coffee shop борох тиймэрхүү юмдаа нэг $200 өгдөг баха. Орой нөгөө нэг hang out хийх мэхэм ингээд ороод. За гэхдээ жил болгоны Thanksgiving 11 сарын 3 дахь 7 хоногийн 4 дахь өдөр илүү дээ болдог. Тэгээд Thanksgiving-ийн 4 дахь өдөрт нь болчоод гэр бүлээрээ бүгдээрээ хүмүүс ингэж цуглаж сайхан Монголынхоор бол цагаан сар шиг уулзалтаж идэж уучаад тэгээд 5 дахь өдөр нь бөөндөө гарч зад шопинг хийдэг байгаа. Энэ үед нь бол ихэнх юмнууд маш сайн хямдардаг. Тэгээ би Black Friday-ээр шопинг хийгээгүй шууд биеэрээ явж шопинг хийгээгүй ч гэсэн онлайнаар уцаараа маш их юм авсан байгаа. Тэгээд тэднээс сухаас нь харуулъя гэж бодсон. Би тэгээд бүх авсан юмаа ингээд задлахгүй байж байгаад ингээд харуулъя гэсэн чинь төвчээргүй зам хөдлөө тэгээд бүгдийг ингээд задлцсан. Тэгнээс нь харуулъя гэж бодсон юм. За би ийм Kiko гэдэг ийм глосснууд авсан. Энэ маш сайн хямдарсан байсан. Тэгээд бас энтэй хамтдаа нэг нүдний тэн хамтдаа авсан. Тэгээ тэр маань тэнд байгаа. За энэ болохоор Rare Beauty-гийн бас ийм глосс авсан байгаа. Би ер нь глоссны тэнгэргүй гэх юм уу? Глосснуудаа дандаа энэ тэн ингээ хаяад гээгээд алгуулгаад явдаг байгаа. Тийм болохоор Black Friday-ээр бас глосснуудаа базааж авсан байгаа. Тэгээ би яг одоо урууландаа энэ Kiko-гийн бейж өнгөтэйг төрсөн байна. Надаа ийм өнгө цогтөг ах гэж би боддیں۔ За тэгээд энэ нүдний шил би нөгөө хараа муутай. Тэгээд хараа маань өөрчлөгдсөн. Яагаад гэхээр нөгөө утсаа ингээд хөвтөж яагаад хажуу тал руугаа харж ингэж хөвтөж яагаад утсаа ингээд ухдаг ахгүй одоо энэ тал руугаа ч юм уу тий. Тэгэхээр хүний хараа амар муудд юм байна. Дээрээс нь цилиндртэй болчт юм байна. Тэгээ цилиндртэй нүдний шил амар эвгүй юм байна. Жохон ингээд өмнөх шилнээс маань ингээд юм жохон зузаан. Тийм болохоор амар эвгүй байсан. Тэгээд Монголоос бас линз авсан байгаа. Тэгээ Америкт хамгийн сони юм заяа. Би ингээд за надаа ингээд нүд тийм эмнэлгийн иншүрэнс байхгүй. Тийм болохоор би ингээд зүгээр ингээд локал байдаг газар одоо хамгийн гайгүй үнэтэй газар дээр нь очиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би хараагаа шалгуулад тэр газраас 2 ширхэг нүдний шил авах юм бол энэ нь $92 болно гэж байгаа байхгүй юу. Тэгээ надаа ингээд энэ нөгөө нэг арам маань амар таалагддаг болохоор би за тэгвэл би энэ арам зүгээр танахаас шил авахгүйгээр энэ араманда одоо хараагаа шалгуулад хийлгэж болох уу гэсэн чинь хэрвээ чи тэгэх юм бол энэ араманда тэгж авах юм бол энэ $220 болно гинэ. Тэгэхээр чи амар тэнэг аваас тий. Тэгээ би хараагаа шалгуулад 2 шил тэднийхээс ингээд авсан. Нэгийг нь ажил дээр өргөчч. Тэгээ нэг нь болохоор нэг ийм шил хийсэн. Ийм. Тэгээд айгүй сонголт муутай тэгээ хамгийн гайгүй харагдаж байгаагийн л авцсан. Тэгээд за миний хамгийн одоо том худалдан авалт нь энэ байсан. Энэ бол Gucci-гийн нэртэй ус байгаа. Flora гэдэг тэр жижигэн тэр өрөөнд орчихжээ. Амар гоё үнэртэй. Үнэр нь надад амар гоё таалагдаад тэгээд авсан байгаа. Энийг би бүр түрүү жилээс биш юу лээ 6 7 сараас хойш жилөө авъя гэд бодож исэн байхгүй юу. Тэгээд амар гоё үнэртэй. Нэг тасчих. Нэг гоё тийм чихэр шиг юм. Sorry.
За ийм үнэртэй бас авсан байгаа. За дараа нь энд юу харагдаж байна? За ийм IKEA-гаас ийм даавуу авсан байгаа. Би нөгөө нэг ийм ор хүнжлийн даавуу маав тий. Тэгээд энэ нэг шит Америкт бас нэг хэцүү юм заяа. Тэгээд энэ IKEA чинь Шведийн брэнд шүү дээ. Тэгээд дуэт нь бол нөгөө хүнжлийн даавуу. Тэгээд энэ шит нь бол энэ дэвсгэрийн даавуу байхгүй. Гэхдээ шит нь дандаа ингээд угалдаг байдаг. Нөгөө Монголд ч даавнууд ч юм болохоор ингээд зүгээр л ийм хавтгай тийм даавуу байдаг шүү дээ. Ингэж угалдаггүй. Энд тэгээд бүх даавнууд нь одоо ийм угалдаг. Тэнгүүдээ угалтгийнхаа дээр нь тэр бидний хэрэгэлдэг тийм даавуу байдаг. Тэгээд би анх араад тэгээд амар хэцүү санагдчихсэн тэр. Тэгэд энэ тэндээс ингээд би нөгөө анх ингээд уг нь бол хятадаас ингээд би багасаа л хятадаас худалдан авалт хийж нөгөө даавуу маа манай ээж авдаг гэсэн аахгүй юу. Тэнгүүд дэвсгэр даавуудаагаа ор хүнжлийн даавууд ингээд хамтдаа ирдэ шүү дээ. Энд болохоор тэгдэггүй ингээд салгаж авдаг. Тэгээд ийм өнгөтэйг авсан байгаа. Надаа ийм өнгөтэй ерөөсөө ор хүнжлийн даавуу байхгүй. Тэгээд би ор хүнжлийн даавуу бол зодох дуртай. Би сайн гэрийн эзэгтэй болох байхаа гэж боддог. Энэ яа нэг нөгөө доор нь шийднэ гэд хослуулаад авцیں۔ За энэ цамц байна. За илүү та энэ Мики ингэ зүч. За энэ ингэ зүч л та. За энэ цамцыг би H&M-с авсан. Тэг надаа ийм өнгөтэй цамц хизээч байдаггүй мэлээ ийм цэнхэр өнгөтэй. Цэнхэр гэхүү тод navy blue амар гоё харагдаад. Тэг өнгө нь амар гоё санагдаад авсан. За тэгээд ийм цүнх авсан байна. Ийм үүрсэн бахад амар хөөрхөн харагдаж байгаа. Хардаа. Үүрх хэрэг. За ийм цүнх авсан байна. За тэгээд өөр юу авлаа? За өөр би ийм нэг оролт авсан юм аа. Ийм За ийм оролт аваад энэ оролтон дээр ийм малгай бас авсан юм аа. 내가 갖고 싶은 사람 알아요. За ийм юм авсан байна. Өөр юу авлаа? Өөр энэ одоо энэ DJI-ийн майк авсан байгаа. Нөгөө соёлын шоконд ороод энэ майк чинь уг нь надаа хамгийн анх би бичлэг хийх гээд арай нэг өөр юм нөгөө DJI-ийн майк нь амар сайн байдаг гэдгийг мэдгүйгээр арай өөр нэг юм дөрвөлжин майк авчихсан. Сахгүй тэр нь ингээд receiver-тэйгээ ирсэн. Ингээд утас руугаа ингэж залгаж агаад тэг хоёр ширхэг трансмистертэй, хоёр ширхэг майктэй гэсэн үг. Тэнгүүд би ингээд дараа нь ингээд дараа найзаасаа асуугаад тэгсэн чи DJI-ийн mic зүгээр гэсэн байхгүй юу. Тэгээд DJI-ийн зөвхөн трансмистерийг авсан. Зөвхөн ийм жижигхэн ийм дөрвөлжинийг авсан, receiver-ийг аваагүйсэн байхгүй юу. Тэгээд би нөгөө анхныхаа бичлэгээ хийхдээ би энийг ингээд барайл яриад байгаа шүү дээ. Тэгсэн хэмнэсээ receiver-ийг нуцсандаа зүгээгүй тэр нь байхгүй юм чинь мэдгүй. Тэгээд би майк ажиллаж байгаа гэж бодоод амар ихтэй ярьсан. Гэхдээ тэр үедээ нөгөө нэг AirPod зүүцсэн байсан болохоор AirPod ч юм бас жоохон дууг ингээд тод гаргад юм байлээ шүү дээ. Тэгээ майк авсан байна. Тэгээд нэг эхлээд бол энэ майкийг би $45 Amazon-оос авсан. Тэгсэн чинь receiver-ийг аваагүй. Тэгээ дахиад receiver энийг return хийх гэсэн чинь хугацаанд туссан. Бүр яг 30 хоног болцсон заяа. Тэгээл ёо гээл тэгээ дахиад энэ receiver-ийг ингээд дахиад receiver-ийг хайсан чинь ганцаараа байдаггүй. Дахиад нэг ийм майктай хамтдаа нэрж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэгтээ Black Friday гээд хосоороо $84 байдаг юм чинь $45 болсон байсан. Тэгэхээр авцсан. За тэгээд энэ Skims-ийн юу авсан бэ? Ийм топ унтлахны хувцас гэх юм уу? Тэгээд ийм дотор хувцастаа амар гоё зөөлхөн заяо. Би бас энэ Skims-ийн бра зүүцэн байна. Амар гоё би дэвтэйхэн зөөлхөн. Гэтэ жоохон үнэтэй л дээ. Тэгтэл амар гоё. Үнэхээр гоё гэсэн. За ийм нэг юм авсан байна бас. Сэн бацгаано. Намайг та нар ахаатан гэж дууд. Тэгээд энэ дээр энэ малгай амар гоё зөгсөж байгаа сте. Цан. Биндрээсээс харсан чи ийм малгай хүмүүс амар хүмүүсүүд тэгээд ийм өндөр бүсэн болохгүй.
Boris Bo. За нэг иймэрхүү юмнууд ингэж авсан байна. Өөр чи юу авлаа би чинь. Би нэг гүндийн оршиг ороо болгоцсон шүү дээ. Тэр энэ ард харагдчихээн. Ард харагдаж байгаа энийг авсан юм байна. Тэгэл нэг иймэрхүү юмнууд худалдан аваад 12 сар дуусгах гэж байна. Тэгэд би ирэх нэгдүгээр өдөр Лондон гэх чинь Нью-Йорк явах гэж байгаа. Тэгээд Нью-Йоркийн гоё влог бас ингэж бичиж оруулнаа гэж бодож байна. Одоо миг маань ирсэн болохоор гоё сонсогдож байгаа байхаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Миний Instagram энд байж шүү. Намайг бас Instagram-аар дагаарай. Би амар итгэвтэй өдөр тутмынхаа одоо дасгал хийж байгаа, хоол хийж байгаа тийм юмнуудаа ингээд маш итгэвтэй Instagram дээр оруулдаг байгаа. За баярлалаа. Баяртай.